монголчууд очиж явна. Хоорондоо тэгж ярьцгаасан юм шүү. Хөгшин зайран бөөлөгтээр тэр залуу зайран бөөлөгтөө ёстой гоё ёстой. Удган бөөлөгтээр ёстой 100 хөгшиг гонхож байдаг. Тэр л ёстой гоё бөөлдөг. За энэ мө хөгшин зайранчтай бөөлөг сарлага бохшиг назар хийж байдаг гэж ярьж байгаа. Очсон юм биш үү? Тэгэл очоод зайран бөөлж байсан аа. Залуу удган бөөлөгтөө 100 хөгшиг гонходог. Хөгшин зайран бөөлөгтөө сарлага бохшиг назар хийдэг гэж явж гээд нэлээд ирж байсан залуучууд нь сайн яваартай гэж бөөлсөн. Бөөл тэндээс нь тараад явж байна. Тэд нар мөр харнаас авнаж өрөөмөнд дэшигдэж badагсан гэсэн. Тэгээд тгий юм уу ярьдсан байян хөөччөө. Оо тав дуурч. Тэгсэн онолго ирсэн. Тэгээд ирсэн. Анги маавуудэр гэдэг чинь ёстой хэрэггүй буу байд юм байна. Худлаа гэвэл харж байгаа гэд бэргоодад унах гэж. Ёстой хэрэггүй буу байд юм байна. Анги маавуудэр гэдэг чинь худлаа гэдэг ёстой юм тусдгүй хар хог байд юм байна. Худлаа гэвэл харж байгаа гэсэн дараа бэргоодад унах гэж. Яа, шүү. Бас нэг намар зүгээр юу яасан хой. Эмигнээд бас үхэж харга байлд. Хоёлаа яв итэр одоо намар хоёр буугаалаад одоо яатсан. Дартсан байгаа. Тэр нэг мах утж явна гэж. Тэгэхэд утсан чи хөрс чинь яригаа хөрс чинь яриг гэж. Яач юу бүгэн ч мах яав. Хөөс гинөөгөө дарж. Хисэм бодлоо. Сотом дашгилтэй хүнээ даалтооныгаа байдаг. Тэгээд бас эмигнээ хайжгаад эмигнээ гэлтэй хаяад ханх руу илжихээсээд дэйлэг очихгүй болсон байсан юм шиг хийж явсан юм шиг. Тэгсэн атгалаас нэг хүн тэр нутгийн далайн захаас нутгийн нэг хүн хангах ирээд содон даш тоолсон юм байна. За манайхаар энэ очиж явна ч манай эмгэн юу болж байна гэсэн. Харин мэдээгүй хоёр нөхөр чинь танахаар харин тийм л сургуулиудад байна. Нэг бүряд өвгөн танаад орсон бололтой нэгэн дээр чинь нэрийн хингэвдэ мишгэн ташхан гэвүүл. Ишгэн ташхан гэсэн дуу хуугаа хайрс. Хайрж очиад гэрээ гадаа ирдэ зөөрөдөө. Тэгээд тамдаа иртэж хурдан явсан байгаа гэдэг. Надад баруун талаар гэдэг. Ялстай очиад гэрээ гадаа очиад ирдэ. Хой тэр мишгэн ташхан гараад иргэж хаашгичаад байна. Тэгсэн эмгэн гарч ирсэн. Гү чи юугаа юу дэмэрэд байна. Гү тэр мишгэн ташхан ч нааш юу. Бүрядлын хүн юм байл мишгэн ташхан гэвээд юм л ихтэй. тийм л нэртэй үеигэн дээрс нь очиод байна гэж. Явах байсан гэж. Сайн хийдэг гарсан юм шүү те. Бас вачаргал мань яриад бас түнбэд нэг хөргийдээ хавар гараад зуусан хэлчихдэг нэг хөргөө. Тэгээд намар нэг нутгаа нэг хүнтэй нийлээд энд одоо хоёр айл байсан. Энэ ямар айл юу? Хоёулаа нэг орё да. Орд соёо хийдаа гэж буусан ихээр. Өөрийгөө бууд. Нэг нь уртаас таахнаас гэж буу. Цунаа зуусан хийсээд гэж байгаа. Намар. Таалт дуртай яасан гэж байгаа. Энэ та юу айл буучаа орд соёо хийдаа хоёул гэж хажууд хөнөөрөө татал оросон нэмгийн уртаа тааж. Эмгэн зогч. Сэрх ах юу? Юу сэрх яа хоцнаа штэ. Сэрх ах хаттай хоцнаа штэ. Тэгээ гарснаа хуцнаахаа гэж дуудсан гэж.
За энэ нүцгэн уулыг Улсын улсад дэвшин хайрдаг гэдэг юм та. Тэгээд газрын зураг дээр бол билгийн овоо. Ингээд ингэж уруудаад энэ наад зуун дээгүүр юм замтай наад тэр юун дээгүүр зуун дээгүүр наагуура. Тэгээд уруудаад Ямбаа толгой гэдэг рүү орно. Тэгээд цаашаа тавтал билгийн. Нэгээр хэмжээ гэсэн хэрэг. Ингэхдээ цайгаар яваад тэр улсад аман сангаж өгөн да. Цагаага мөсөө хайлуулаад цайгаа чанаад хоолоо хийгээд Наста хайр яа нугаа тэгээд яа дэмэж. Яа хана матото тавчгүй. Байгуулага. Нэрийг ингээд сардагт кофе уугаа сууж байна. Тансаг уу? Нэг бол тахаа. Тансаг. Сайхан. Нилээ гол байлаа. Гоё явж байна. Оо та тэгээ. Бичлэг гоё яг хийж яхад тамхи нь урдуур норж ирээд л. За тэр уртлээсгээд юм билээ. Тэр нэргээд. хаана гинэ? 4-нд гарсан өдөр. Тэгсэн. Хэвнгийн дээд асгалаг. 14-нд гарсан. Хэвнгийн дээд асгалаг гэж байна. Дээд асгалаг. Хэвнгийн асгалаг. Хит ороо хийж аваад. Амтдаг. За хаагуур яаж явахаар болов? Чигээрээ юу? За чигээрээ явахаар болов.
тонгоох гэж байна даа. Талуурын голын их өгөрөөл урууд тонгоох гээл. Шууд доошоо буучих юм тэгээ яаж буух юм? Одоо ингээд Уруу Google ийшээ чигээр оруулчлаа. Тэгээд тэр 15 дахь очоод. Тэгээ. За. Тэгээд өнгөрмээрээ аюух. Тийшээгээ. за ямар чиглэл байсан вэ? Яаж давах вэ гэж зүрх алдаж байснаа бодож. Ямар чиглэл байсан орж ирэх гэдэг юм. Авчирдаг юм байх шүү морж бодлаа. Одоо яваад ирэхээр хүн бас нэг зүрх алдаад байгаа юм. Сонин. Тэгэл хүлээ. Бас л өргөн газар нутаг хариуцж байна балдах. Орцгой шанч. Орцгой дэвтэж идэх. Стэн нэг орцгой галж өгье гэдэг чи гэдэг шиг. Цасны бурантай болмоор байна гэхгүй. Тэгээ. Одоо ингээд энэ их цаснд ингээд цасны мотоцикл нөгөө буран гэдэг зүйлтэй бол бид нэр ингээд манай байгаль хамгаалагчд бол цасан дээгүүрээ дахиад л эргүүл хяналт мониторинг судалгаагаа хийх дараа хялбар амар болмоор санагдаж байна. Бурантай л болмоор байна. Тэгээ бас богино далдгооны станцтай болмоор байна. Ингээл нүцгэн хээр эзгүүс хардаг. Ой. Гар өлтөж шүү. Гэлээ. Норол дагаал. Йоо. Хөл зогдоод хөлгөн байлаа. Йоо, өстө бурантай л сайхан байна. Хөл эндээ үрсэн. Сайхан амжаа шүү дээ. Хөл нөхцөлд ажилладаг хүмүүсийн тэтгэврийн насыг наашлуулад байгаль хамгаалагчдын нарын тэтгэврийн насыг ядаж 50 болгочлог боллоо. Ихмэр малтайгаа хийж чад гинтгэхнэст энэ хэр сардах ямар ч холбоо байх устдас шүлжээ байхгүй. Ингэж бичсэн тохиолдол тэгэл бас л хөдөлмөрийн чадвар албах хэмжээний бэрхтэлгийн талаар тохиолдлууд байна. Бүрэн насаар эрсдэл авах тохиолдолч байна. Тэгэл нэг хэдэн сарын гэтгэнч гэж өгвөл тэгэл ерөөсөө дахиад мартчихдаг. Хамгийн хазах нь тэтгэврийн асуудлыг насын 50 болгоод өгчдөг бол сайхан байна тий. Тэгвэл илүү тутам ирмаар санагтаад байх юм шүү дээ. Йоо. Окей. Уулын тайгын өнгөрөөлийн бүс нутгаа автгууд цаас их өндөр учраас техник хэрэгслүүдийг нь бас сайжруулдаг бол тэгэхээр авууштай бас айгүй хэрэгтэй зүйл байна.
манай аймагт манай суманд ер нь манай голд ямар одоо тийм ер нь хүнээс одоо илүү баатарлаг одоо тийм ер нь өдгөмж тийм хүмүүс байсан юм. Тэрнийг л нэг судлах нэг тийм хоббитэй нэг тийм л хүн л юм л байна. Тэгээд энэ миний ярьж байгаа ярианаас энэ бол ер нь оройр цаг нөхцөл шиг ярьж байгаа ярианаас энэ бол ер нь та нарт ер нь гэдэг ойлгогдож байгаа. Зарим одоо хүмүүс болохоор чинь их ханхай нутаг гэсэн үгнээс гаралтай энэ гэж яриад байгаа юм. Тийм биш юм байлаа. Манай ханх сум болохоор чинь одоо энэ Оросд энэ ахын аймагт улаан ах гэж байна. Тэгээд манай энэ чинь улаан ах, энэ чинь гурван ах гэдэг юм. Би нэгийг сайн ойлгохгүй байна. Хан ах гэсэн үгнээс гаралтай гэж байна. Тэгээд хан ах гэсэн үгнээс гаралтай. Тэгээд хан ах маань ханх бас. Хан ах гэсэн үгнээс гаралтай гэж. Ханхагаад мэдгээд биш хатгалын талаар би юу мэдгэв дээ. Гэхдээ хатгал маань болоход чинь ч одоо миний мэдх юм бол ер нь хөвсгөлийн хязгаар гэж байсан. Хөвсгөлийн хязгаарт ер нь хамгаан анхудаа ардын хөвсгөлийн одоо анхны долоогийн нэг Чагдар Жав гэдэг хүн одоо хөвсгөлийн хязгаарт ажиллаж энд ардын журам цэрэг байгуулах гэж ирээд ардын журам цэрэгийг хамгаан анх хатгал зохион байгуулсан. Тийм түүхтэй л дээ. Тэгээд яг уу олонний нэр байсан юм уу цэцэг Чагдар Жав гэж ярьдаг. Ардын намын долоогийн нэгэн Чагдар Жав гэдэг хүн байгаа шүү дээ. Сонсч байна. Миний доочихгүй байна дээ. Сонсч байна. Өөдөө наан цараас авдаг юм болов? Харин хаагаад байгаа юм лөө? Сонсч байна. Вана. Аксын чинь дөрмий багш, жолооны багш. Захирал өрөөндөө харуулаад байна. Мэр юу. Тэгж очиад одоо доогуураад одоо буцуулсан да. Хараг бол Энэ бол өргөн юм аа. өргөн байна. Өргөн юм байл. Тошин мөр гаргахгүй гэж юу. Хоёр тийш ингэж сүлжгээр байна. Чамайг бас ерөнхийдөө хоёр талаас сүлжит таарна мэдээ. сүлжгээр өргөн юм байл. Яг илүүр Цаас байна. муутаг илүүр. Халаатай юм л. Тэгвэл одоо бид нэр өнөөдөртөө ингэж хийж нэг ойрхоо мордож туран даваа ам мамаас нааш нэг явж ирээд маргааш өглөө маш их мордол тэр хар нурдууд өгдөг. Тгийтэй. Тгий. Одоо яг мордоо тоохж унаад нэг сайхан энэ оор зурын тэр за яг тэр дөрвөн итрий зураг мураг авдаг гэж нааш тэр цаатлын дурамдаж харж яваад энэ чинь жоохон цөөхөн моттой болохоор ирдэг өрөөс хажууд дээр явж яв. Өрөөс энэ гол нь яг зүгээр энэ цоохол цастай дээр шинэ улам өрөө байна уу? Явж үзье. За 4 өдрийн өглөө. Готго. Тэгээд иргэн тайранд ахаар. Явж байна. Чү. Сия. Харин иргэн. Энэ дагаан дээрээс 4 өдрийн дөрсийг болгож илаа.
Энд л бол баймаар юм гэхгүй. Гэтэ өнөөдөр таарах бах уу? Таарах юм шиг тийм совин татаад. За ханаа. Тэгэл болоо. Уун зүгээр шүлээр цаасан гэдэг. Хэлцэс бодаа гэж. Амбаа амттай шүү. Тарцэн. Шүл уугаал цацчдаг хүн шүү дээ. На баруун дөш гол гэдэг их баруун дөшийн хэрэгс тэнд л одоо хэвэн ханхын ихнээс нааш харна да.
камераараа гэж өстэй нэг. Овоо байна шүү. Оо. Чич гайгүй. Би нард та нарт бас бичдэг хийх санаатай хоцроод. Тэнт хилчиж хилэн эргэж тойрж явхад энд байгаль хамгаалагчд байгалаа эргэж явнаа. Ийм бахархалтай өдөр байна. Их орны хэлийн манад хилчиж байгаль хамгаалагчд зүтгэж байгаа. Ийм гоё. Оо даа ийм гоё тохиолдол. Бэнда. Яа, бүлэг гадаад бодлож байгаа болохоор бүлээг бэлдэж ирсэн. Энд дараа. Нэг 2 3 4 5 энэ дий. Багт мах юм уу? Тийм бид байгаа. Тэд 1 2 3 4 6 7 Болдох богтондоо бас түлээ бэлдсэн. Яа. Янд юм шүү. Кофе ийц. Хэрэгэд явчих шүү. Манай шиф байх болох Түнхний национал парк. Оо самбулэн.
2-2-2-оор салж. Мониторын судлаанд 2-2-2-оор салж гараад. Цааны юмэр. Тэр тэнгээг юм хараа хүрсэн. 2 юм. Боллоо. Одоо бид хоёр тойрчоод атаглуугаа явж байна. Нөгөө хоёр маань атаглуугаа бас очсон байгаа. Яа. Тэс сайхан хоол үсчил. Гэхгүй юу? Хоёрын даахгүй гэсэн юм болж Чийдэс. Нөгөө нэг тоогоод нь яасан юм? Юу тоогоо? Бат шиг бас тоогоо цоорсон морсон гэл боо юм хэлдэгсэн. Тийч бат шиг байхгүй зүгээр. Хүүтэйгээр явж байгаа. Хөтлөөчод нөгөө тоогоо хөөтчдөг. тий. Хөгийн шатак цом дээр тавиад нөө яма цомжод марчч. Үсэн чи тоос өрөөд унчт юм байна. Тэрнийг л бат шиг юу яаж байгаа. Тэгээд залуучууч намайг хөтөл доош нь хийхийг нэг яраа хийтэрхээ доош нь хийгээч байгаа юм шиг. Ойда бат гişгтэйгээ муудалцсан, зоотолдон хийх. Өгшин залуу хоёр. Бас хийх. Юу гэдэг нь? Яа гэдэг юм. Гараа тэмдэг. Энэ доогоор хүч хөөд аяг юм шиг. Оо. И тэнд бас юу. Яа хөвтөрнээ сая энд хөвтөж жагаад босоод гүцгээсэн байдаг. Мөрний хомой хараач. Онгор мөрөж байгаа. За энэ чу. Ой. Ийм том хөртөө. Ингээд завчаад гүйсэн байдаг. Тараад зарсан ажил маань бүтэмжтэй явж байна да. Сони үргэлжлэе.
усан дунд цацсан юм бэ? Тэр дах хүлдэж байна дэ. Тэр цаатлаа. Хааш уруу дах гэж байсан. Хаа ястаа. Энд бол нэлээ хавлсан юм аа. Наач истэн хөрс. Аа Яраад шүү дээ. тэр хамгийн урд явнастай харайг даалгуулж юм да. Ачаастай гоё. Наач баг баруун тайгын цаа авцсан юм шүү гинээр дарагдсан байна. Янз. Сум дороомос наар цааш болж байгаа юм дөрөв. Нилээн 50 бас зогссон тий. Наадах ханди яаж гараад байгаа. Эн чин өвөл болохоор нилээн цагаан болчих тийм ээ шүү. Тэгэхээр янз байд юм аа. Мамар болохоор нилээн юу вэ? Ороолог хараалаг. Тийм. Хөх халамжтай байж байгаа. Энэ галуу шатгаар бол Оо гоё гацсан байна. Манай байгаль хамгаалагч Тэнгэгийн дуулгасан зурагнууд хин хуруу шатлаа. Йоо. зурагнууд та. Энэ нөхөр л хараад байсан л. Тэгсэр босоод ирэн болгож. Яа бас гоё татсан байна уу Гоё. наач шүү дээ. Янзын дарсан. Хол байлаа шүү дээ. Тэсэр засах гэж хинжээ дагуулаад байна. Чинь дорна. Чинь нэг яа засах юм яа. Ярин би зүгээр шингэлүүли ахын дүүсэн. Би өтө хүмүүст яа засах гэж засах юм бэ? Зогсоод байт. Таадэртэ яах гэж бод мэдгүй. Өтө өчнөр үс засвал зүтээгөө. Тэгсэн чинь юу яалаа. Ген тухайд яри спорт засалт гэж үүдэг. Тухайд генти орчихгүй юу? Спорт гэдэг. Тэгээд спортаар яаж засах гэж мэдэхгүй шүү дээ. Тэгсэн чинь хөө сенстад verified балдаж өглөөд. Тэст яаж л анх бол ямар л хачиг юм гарч ирэх бол спортоор яаж засахыг би мэдэхгүй байж юун тэгж хэлвэ одоо өнгөрөө гэж үү. Тэсээ яах вэ хэл тож итэл сайхан аваад өгсөн. Цаа явж тэгээд байгаа. Ботаха гоёлгаа. Ястан яана яаж засвал. Ястан залууч шиг дээр хачин. Ястан нэг гизэг. Задаатай болгоод тавьчихсан. Спорт. Нөгөө нэг зам мам татуулаа. Хоёр талаар нь тэгээд яцаал яа. Анхгүй шүү дээ би яа. Байгаль хамгаалагчийн тэтгэврийн нас ер нь хэд байвал зүгээр вэ? 60 манд байж болно. 60-аараа юу? 50-55 болвол зүгээр юм биш үү? 50-55 болсон чи яах вэ? Гол нь яг юундаа вэ? Энэ одоо мань мэт үндэ игээд 60 хүргэлээ гэхэд бид нар юундаа байна гэвэл яаж штэ. Мань мэт хэцэгээ хоцрогдож байна. Ямар нэгэн одоо техник гэдэг янз бүрийн тусны одоо янз бүрийн одоо юугаач одоо энэ юу ажил чадахгүй байна гэдэгтэр нь. Сэтгэл байгаад ирнэ ажиллах гэхэд ирнэ техник хэрэгцээ ажиллаж чадахгүй одоо байна л дээ. Гэтэ ер нь 50-55 болчвол зүгээр юм шүү.
Харин тийм тэгэл дараагийн манд залуучууч гэсэндээ нэг хүн ч гэсэн ажлын байртай болох. Тийм ээ. Тэр талаас нь бодоход уг нь зүгээр ч юм шиг. Бид нэг ятж хүртэ гарчлаа гэдээ бас юун зүгээр суух удаа нэг. Ямар нэгэн хэрэг зөрчил гарахад бол одоо сэтгэл тавьж сууж үдээ бас. Тэгээ жилийн дөрөв үйлрэлд гадаа хээр морьтой, мацилхтой ажиллана. Яг Би хаа хүртэл дийлэхгүй болж байгаа юм зү. дийлэхгүй болж байна. Манай мэд чинь одоо тэгээд юуд мууддаг байх шүү нэг. Тайхан цасанд одоо шил хэрэгэл сураагүй. Тэгээд ер нь нэг дээрээ харж явсаар байтлаа одоо ингэ нүд мууддаг. Байгаль хамгаалагчаар Юм олж харах нь 20 жил ажиллаад тэгэл би хаа гайгүй танагтай байгаа дээрээ гавьяаныхаа амралтанд гарвал зүгээр юм шүү. Тэ? Ажиллах нөхцөл бол дандаа хээр гадаа байна шүү дээ. Ер нь бол хээр гадаа угаасаа. хамгийн түрүүнд бол тэгэл хөл муудаж шүү дээ, тий. Хөл муу. Сэтгэл байгаад идэг. Ядаад нэг айтайхан зүгээр нэг жижигхэн бичиг байсан ч зүгээр нүдний шил хийж байя. Гаргаж уншиж чадахгүй болчихно. За 8 дахь өдөр юу гэлөө. 8 дахь өдөр. Готл маань хоол нэгсэн. Цэрт ер нь ийм армаг тармаг модтой. Модны арай ер нь бол иймэрхүү нодлон жил бол мод иймэрхүү аргас байна. Чү онд 25 таардаг газар маань тэр урд маань байгаа нуруу дээр байгаа сувраас энэ асны
Гитсаа аваад та хийцсэн байсан. Тийм ээ. Яг ингээл. Би энэ чинь хээр мотор уралдаж байгаа гэдэг. Одоо нэг гүүж нааштай шүүхлээ. За. Зургийн шүү баг. Бид нар шатлалт дурантай л явал та. 600 та 500 та 600 та. Яг энэ динвэ. Хээр мотор наамд. нөгөө дурангийн авч тавих байна. Энэ таны та хоёр явж исэн юу юу? Ичлэг үү? Энэ болтгийн хоёрыг. Яг ингээд судалгаанд явж ирсэн чи энэ ч гар энэ бичлэгч гараад байгаа шиг нэг л юмд нэг л бэлгшээлтэй болоод ишүү. Одоо шишгэд гар. Гахтай хотгоо. Өнгөс шишгэд.